Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдэд цаашдаа татварын ачаал нь буурах, за одоогийн үүсэж байгаа зарим хүндрэл бэрхшээлийг бас давах тийм боломж бүрдэж байна. Татварын ерхий хуулиар одоо аж ахуйн нэгжүүдийн, татварын өртөө аж ахуйн нэгжүүдийн дансыг хаахаас бол одоо ингээд бүрэн зогссон гэсэн үг. За мөн одоо татварын өрөнд оруулдаг байсан гол шалтгаан бол манай нөөтийн хууль байсан. Бид нар одоо тайлангаа гаргахдаа акрил суурьаар тайлангаа гаргадаг. Тэгээ мөнгө нь орж ирээгүй байхад нөөтийн мөнгө төлөх шаардлага үүсдэг. За тэгэхээр бидний нөөтийн одоо татвараа мөнгө нь орж ирэхдээ төлөх боломжийг бүрдүүлж байгаа. Нэг ёстой нөөдөө 2 сарын дараа төлөх боломжийг бүрдүүлж байгаа гэдэг нь маань юмаа зарлаа, нэхэмжлэх гарлаа, 2 сарын дотор мөнгө аваад ингээд нөөтийн татвар төлөх боломж бүрдэж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл гайлаар бараа бүтээгдэхүүнээ оруулахад нь нэмэгцөөртийн албан татвар суудахдаг байсан зарчим өөрчлөгдөж байна гэсэн үг. Тий. Гайлын одоо гайлаар орж ирэхэд шууд гайлаа төлөөд нөөтөө төлөө оруулж ирдэг байсан бол нөөтөө дараа нь төлөх боломжтой болж байгаа. За мөн нөөтийн тайлан өгөнгүүд мөнгө нь орж ирээгүй байхад шууд ингээд татварын өрөнд ороод татвар төлөх шаардлага үүсдэг гэсэн. Тэр юм уу ялгаахгүй 2 сар хойшлох боломж бүрдэж байна гэсэн. Татварын өртөө аж ахуй нэгж байвал орж ирж байгаа мөнгнөөс нь 70% татварын өрөнд нь аваад 30% шууд дансан дээр нь үлдээдэг байхад зохицуулт орж ирж байгаа гэсэн. Тэр аж ахуй нэгжүүдийг дампууруулахгүй хэвийн үйл ажиллагаа явуулах, цалингаа олгох боломжийг бүрдүүлнэ гэсэн. Түүхийдээ татах боломжийг бүрдүүлнэ гэсэн. За мөн аж ахуй нэгжийн аж ахуй нэгжүүдтэй холбоотой татварын өөрчлөлт бол одоо жижиг, дунд, том гэд бүх одоо сегментэд таарсан татварын хөнгөлтүүд орж ирж байгаа. За 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүд 1% татвартай болж байгаа. Хялбаршуулсан журмаар одоо тайлгнах боломж олгож байгаа. За мөн тайлангаа залруулах 2 жилийн хугацаа олгож байгаа. Тэгээ нэг ёсондоо одоо алдаатай тайлгансан бол шууд ингээд торогдог, яадаг гэдэг асуудал ингээд зэгцэлж өгч байна гэсэн. За татварын маргаантай болоод алдан ингээд бодоод явдаг гэсэн тэрэн дээр иргэний үйлдэл одоо уялдуулж дээдлэн 50% алдан буудах асуудлыг мөн тусаж өгч байгаа. За маргаан үүсээ явж байгаа хооронд бол одоо нэмж хүү, торгуул бодгийг зогсоож байгаа. За тэгээ маргаантай үед бол зөвхөн үндсэн татвараа төлөх байдлаар л одоо энэ хуулийн юунд орж байгаа гэсэн. За нэмэгдсэн үртгийн албан татвар дээр мөн одоо 50-аас 50 саяын босгыг 400 сая болгож одоо хялбаршуулсан байдлаар тайлангаа их боломжууд нас олгоо явж байгаа. Шатлал бол одоо 2.5 тэрбум төгрөгийн орлоготой компани дээр 1% татвар. За 6 тэрбум хүртэлх төгрөгийн борлуу одоо ашигтай ажиллаж байвал одоо 10%. За тэгээ дундуур нь шууд 10-аас 25% өсөрчдөг гэсэн бол дундуур нь 15% шатлал орж иж байгаа. 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа компани дээр 10 тэрбумээс дээш бол 25 гэсэн хуучин одоо шатлал нь бол хэвээр үлдэнэ гэсэн. Дундуур нь 15 гэдэг шатлал нэмэгдэж байгаа. 2.5 тэрбум борлуулалтын орлого дээр 1% татвар гэдэг шатлал орж иж байгаа гэсэн. Товны орлогын татвар бол 792 мянга дээр 0%, за 2 сая хүртэл дээр 1%. За одоо жишээлбэл сая 500 мянган төгрөгийн цалинтай ирэх хүн бол одоо өнөөдрийн хуулиар 150 мянгаыг төлж байвал одоо энэ шинэ хуулиар 7 мянга төлнө гэсэн. 2 сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдөр 200 мянгаыг жишээл сард зөвхөн хувийн орлогын дотор төлдөг байсан бол одоо энэ шинэ хуулиар 12 мянгаыг төлнө. 3 сая төгрөгийн цалинтай иргэн 300 мянгаыг төлдөг байсан бол сард 112 мянгаыг төлнө гэсэн. Тэр нөгөө иргэн болон өрх одоо энэ чинь иргэд нөгөө хөдөлмөр эрхлэл бизнес эрхлэлтийг бол ингээд дэмжиж байна гэсэн. Худалдаа авах чадвар нэмэгдэнэ гэсэн. Бизнес идэвхжил бий болно гэсэн үг байхгүй. Хувийн орлогын албан татварын хувьд яг одоогийн байдлаар ямар илүү хүндрэл бэрхшээлүүд сорилтуудад тулгараад байгаа. Энэ болгоныг бол одоо цаашдаа шийдэж чадж байгаа гэсэн үг. Манай хувийн орлогын татвар чинь 10, 15, 20 гэсэн 3 шатлалтай байсан. Дээшээгээ явах тутсан татвар нэмэгдчихэд жижиг бол дунд болон бага орлоготой иргэдийн татврын орлогыг хамгаалж өгөх манад энэ шатлал нь манай татвар өгөл байгаагүй. Тэгснэ одоо энэ 0%, 1% гэж орж ирснээр бага болон дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалж өгч байгаа гэсэн. Тэр нь л яг хөө тэгээ сар болгон иргэн бүр хамгийн багадаа 2 сая төгрөгийн орлого дээр 0 болон 1% татвар төлнө л гэсэн. Тэгээ та 4 сая төгрөгийн цалинтай байна уу, 5 сая төгрөгийн цалинтай байна уу ялгаа байхгүй. 0 одоо 790 мянга хүртэл 0%, 2 сая хүртэл 1%. За тэрнээс дэш бол одоо 10% төлнө л гэсэн. 27 онд ихэнх нь одоо хэрэгжиж эхэлнэ. 28 оны 1 сарын 1-ээс 1% шатлал нь хэрэгжиж эхэлнэ гэсэн. Ер нь бол одоо саяны энэ татврын багц хуулиар бол за аж ахуй нэгжүүд байгаа жижиг, том, дунд гэдэг бүгднлүүн чиглэсэн хуулиуд одоо татварын хөнгөлтөд эдэлж байгаа. За иргэн дээр бол одоо энэ хувийн орлогын татварын хуулийн холбоотой шатлал орж ирэхээс гадна анхны байраа зарахад татваргүй байхаар бас одоо сая батлагдсан байна. Энд дэр ч мөр 100-аад мянга иргэн гар үсэг зурсан байдаг.
Тэгэхээр одоо авахтаа нэгдүгээр 6 сая төгрөгийн хөнгөлт идэлнэ. Одоо байгаа татврын хуулиар. Тэгээ буцаагаад зарахтаа мөн одоо татваргүйгээр зарна гэсэн үг. Тодорхой хязгаарлалтын зохицуулт байна уу? Тухайлбал одоо тусгай хамгаалалттай газар бүс нутагт байгаа орон сууцын худалдах дээр бас тийм тусгай хамгаалалттай бүсэд хамаарахгүй бусад орон сууц гэж орж иж байгаа. Тийм тэгэхгүй бол одоо ингээд нөгөө зайсанд барьсан амны хаусуудыг бид нар жишээл татврын хөнгөлтнөөс хамруулаад иж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ягаад тэгэхээр тусгай хамгаалтын бүсэд газар олгосон зөвшөөрөл нь өөрөө отгийн зөвшөөрөл байдаг. Тэгээ отог гэдэг нь маань өөрөө төр зургийн зөвшөөрөл байгаа байхгүй. Тэгээ тийм учраас тэрэн дээр энэ татврын хөнгөлт өгөхөд бол бас жоохон бэрхшээлтэй байна. Тэгээ тийм учраас бид нар тусгай хамгаалалттай газрын ялгаа тэрнээс бусд нь одоо 2% татврын хөнгөлтөд эдэлнэ гэсэн үг. За баярлалаа. Тэнцвэртэй байна. За. Хөтөлбөрийн зочны ярилцлагад улсын хурлын гишүүн Гаавыг оролцож татврын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тайлбар өглөө. За улсын хурлын ажлын хэсгээс гаргасан тооцооллоос үзвэл татврын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлснээр томоохон аж ахуйн нэгжүүдийн татврын ачаал 1.3% буурна. За харин жижиг дунд аж ахуйн нэгжийн татврын ачаал 1.5-аас 3% буурах боломжтой гэж одоо ажлын хэсгийнхэн үздсэн байна. За харин 2027-2028 онуудад эдийн засагт өсөлт гарна. За 1.7 пунктээр өсөх болов уу гэсэн төлөвлөлтийг хийсэн байна. За харин улсын болон орон нутгийн төсөв нийтдээ 3.6 их найд төгрөгөөр одоо танагдана гэсэн өрчлөсөн тооцооллыг гаргаад байна. За гэхдээ татврын өөрчлөлт хийхдээ тодорхой шатлалын одоо зохицуулалт хийсэн учраас төсөвт одоо хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхгүй эрсдэл бий болохгүй гэдэг тайлбарыг ч одоо улсын хурлын ажлын хэсгийнхэн өгч байгаа юм аа.